Иргэний нисхийн салбар гэдэг бол дэлхийн нийтийн хэмжээнд хамгийн шинжлэх ухаанчсан асар том дэвшилтэт ийм технологитой ийм салбар байж байгаа. Хатуугаар хэлэхэд бол цусаар бичигдсэн хуультай гэдэг ийм салбар юм шүү дээ. Навигацаас олдсон орлогыг ер нь бол ихэнх хувийг бол аюулгүй байдлаар зарцуулах ёстой. Ашиг олъё гэдэг бол бодлого бол хоёр дахь бодлого байж байгаа. Олсон ашгаа аюулгүй байдал руу хангах, өшөө улам технологио сайжруулах, нисгчдийн туршлага чадварыг улам сайжруулах тал дээр бол зарцуулж байдаг. Бид хэдий хичнээн энэ экогоос тавьж байгаа зарчмыг бол баримтаад явах тусам Монгол улсаар дайрч явах нисхийн тоо улам нэмэгдэнэ. Аюулгүй байдлыг хангах тусам улам итгэл үзүүлнэ. 2000 оноос эхлээд Дэдүцийн яам гэж байхаас тээврийн газрын даргаар бол ажилласан. 2007 оноос 2012 он хүртэл зам тээвэр барилга бот байгуулалтын яам, зам тээвэр ажил жуулчлалын яам, төрийн нарийн бичгийн даргаар 2017 оноос тээврийн яамны сайдаар ажиллаж байсан юм түүхтэй хүн байна. Энэ хугацаанд иргэний нисхийн бодлого, иргэний нисхийн хөгжилтэй холбоотой нэлээд зүйлүүдээр бол бас оролцож явсан. Иргэний нисхийн салбар гэдэг бол өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол улсын хувьд бол нийгэм эдийн засгийн хөгжлийг бол урагшлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, за тэгээд цаашлаад ард иргэдийн амьдралыг сайжруулахад бол тээврийн салбар дотор асар том үүргийг бол гүйцэтгэж байгаа. Баян үлгээ, дорнод гэдэг энэ хол оршиж байгаа энэ аймаг орон нутгийн хооронд нь холбоход бол иргэний нисхийн хөгжлийг бол асар том үүргийг гүйцэтгэдэг. 2017 онд сайд болчиход салбартаа нийлээ либералчлалыг хийх ёстой гэсэн юм бодлогыг бол барьсан. Солонгос, Бээжингийн чиглэлийн энэ нислэгүүдийг бол өргөжүүлэх ёстой зайлшгүй шаардлага бол гарч ирсэн. Тухайн үед 7 хоногт нэг талаасаа бол 6 нислэг, хоёр талаасаа нийлээд нэг 12 нислэгүүд хийдэг байсан. Миний төрийн нарийн бичгийн дарга байх үед зөвхөн Мят нисэн, цаатлаасаа бол Кореер нисэн гэсэн юм хуулийг бол баталсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг бол төчөнгө болох хэрэгтэй юм байна. Хоёр талаасаа бол хоёр дахь авиа компани оруулах хэрэгтэй юм байна. Тэгээд нисхийн тоог нэмэгдүүлэх ёстой юм байна гэсэн. Солонгосын сайттай уулзж хахад бол наад асуудлыг чинь маш олон жил ярьсан. Өнөөдрийг хүртэл бүтээгүүл байгаа шүү дээ. Цаашдаа бүтгэх болов гэж ярьсан. Тэгээд ихтгэл үндэслэлтэйгээр бол ямар ч байсан энэ агаар либералчлалыг хийх бодлоготой байгаа гэдгийг танилцуулж байсан. Тэгээд хэрвээ наад агаарын либералчлалт хүрээнд хоёр дахь нислэгээ сөүлийн чиглэлд оруулах юм бол бид билетийн үнийг 45%-аар буулгаж өгч чадна гэж хэлсэн. За ингээд энэ либералчлал бол явагдсан, хоёр дахь нислэгийг бол оруулсан. За энэний үр дүнд бол 35%-аар бол тухайн үед билетийн үнэ бол буурсан. Дээрээс нь ерөөсөө билет олддгүй байсан, бүр хагацсан байсан юм байсан бол нээлттэй болж ирсэн. Энэ бол ерөөсөө аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорчих урсгалыг маш их нэмэгдүүлсэн. Зорчих урсгал нэмэгдэнэ гэдэг бол хоёр улсын хоорондын харьцаа, тэр тусмаа бизнесийн болоод нийгмийн соёлын бүх харьцааг өргөжүүлэх зүйл маань бол өргөсөж байгаа шүү дээ. Агаарын тээврийг л бид нар либералчилж өргөжүүлж, сул чөлөөтэй болгож, нэвтрэх чадварыг сайжруулж, хоёр улсын хоорондын харьцаа бол өргөжих. Тэр тусмаа аялал жуулчлалын бол маш их баяртай бол хүлээж авсан. За тэгээ өнөөдөр гэхэд зөвхөн сөүлийн чиглэл бол 40 гаруй нислэг бол 7 хоногтой явж шүү. Мят компанийнхаа төлөөлөл удирдах зөвлөлийн дараагаар ажиллаж исэн. Хөл дээрээ босох ёстой гэдэг бодлогыг л барьж ирсэн. Тэгвэл юм бол ингээд тохооноосоо өргүүлээл улсын үндэсний тээвэрлэгч шүү, иргэний нисхийн ганц сайн компани шүү гэдэг ингээд дэмжиж байх биш. Өөрсдийгөө бол аваад явдаг нислэгийн тоо хэмжээнээс үл хамааран чанарлаг үйлчилгээ үзүүлдэг том компани байх ёстой гэсэн ийм шаардлагыг бол ерөөсөө тавьж явж исэн. Ядаж 51% бол өөрсдөө төр бариад 49% ч үед юм уу хувийн хвшлийг оруулж ирээд улам менежментээ сайжруулах явах гэсэн ийм бодлого барьж байсан. За миний ажиллаж явах үед бол 2 онгоцтой байсан үе байна. Өнөөдөр гэхэд 9 онгоцоор үйл ажиллагаа бол явуулж байна. Нийтдээ бол 7 хоногт зөвхөн сөүлийн чиглэл гэхэд 21-с 25 нислэг гэсэн баха. Өнөөдрийн хувьд бол үйлдэл явж байгаа юм байна. Яг л өөрийнхөө нэрэнд таарсан, үндэсний агаарын тээвэрлэгчийн нэрэндээ таарсан тийм хүчирхэг том компани байх ёстой. Мэдээж энэтэй зэрэгцүүлээд олон компаниуд бол бас үүсгэж явж байгаа. Зэрэгцсэн энэ өсөлтөөнийг бий болгох тусам улам чанар сайжирна. Өсөлтөө дотор бие авч явдаг байх гэсэн ийм шаардлагыг тавьж ирсэн. Хоёроос 3 жилийн хугацаанд баха олон улсын иргэний нисхийн байгууллага ЭКО-гоос бол том шалгалтуудаа ирж идэг шүү дээ. Миний сайн мэдхээр бол 2010 онд бид нар маш том шалгалтыг давж тэнгээр бол Монгол улс бол асар өндөр төвшөнд хүрсэн байна гэсэн ийм баталгааг бол анх удаа монголчуудад өгж исэн ийм түүхтэй. ЭКО-гоос ирж байгаас том шалгалтууд бол ерөөсөө иргэний нисхийн бодлого дэлхийн нийтээр барьж байгаа том бодлогыг бол Монгол улс дагж яана уу гэдгийг бол шалгадаг ийм тогтолцоо байгаад
Америк руу нисэх бол үндсэндээ монголчуудын тэр зам яатихны маань одоо ганц том мөрөдөл байлаа шүү дээ. Манай иргэний нисхийн хувьд бол тэг алгасаж нисэх хамгийн том нислэг маань бол Америк гэж бид нар бас тодорхойлжсэн үе бий. Бидний одоо хүсэжсэн мөрөөжсэн нислэг маань одоо биелээд анхныхаа нислэгүүд бол хийгээд эхэллээ шүү дээ. Өөрөөрөө бахархах ийм том боломж гарч ийнэ гэж харж байгаа. Зүгээр танах руу нисийгээд бид нар бол ийш тийш нисчихдээ. Одоо агарын тээврийн хилэлцээрээ хийж ээж нислэгийн тоог нэмэгдүүлэх бүх зүйл дээр бол нийт тэргуунд миний түрүүний ярьсан аюулгүй байдлыг бол хангадаг. КО-с тавьсан шаардлагыг энэ байгууллага хэрхэн хангаж байна? Улсын хүчин, техник тоног төхөөрөмжийн хангамж нь ямар шүү вэ гэдгийг бол нийт тэргуунд хамгийн түрүүнд үздэг. Тэгэхээр сэтгэлдээ хөдлөгдөд нисэж байгаа асуудал биш. Тэндийнхээс тавьж байгаа шаардлагыг бид нар хангаж чадж гэнэ гэсэн үг байхгүй юу? Зардлыг бол бид нар зөвхөн хөндлүүгээ, технологи руугаа нисгчтэй бэлдгэх гэдэг энэ зүйлөөгөө бол их зардаг байсан. Энэ магадгүй зөв улсын их хурлаас ч юм уу засгийн газраас шүүмжил хаяа бол өртдөг байсан. Хэтэрхий их зардал гаргаж байна. Олон хүмүүс гадагшаа сургууль өндөр зардлаар сургаж байна ч гэдэг юм уу. Ийм одоо шүүмжлүүд хөндлөнгөөс бол гарч ирсэн. Гэхдээ тэд нар маань бол буцаад эргээл яг эндээ тэр төвшөндөө бол ажиллаж чадж байгаа юм байна гэдэг бол өнөөдрийн энэ төвшин маань бол бас баталж чадж байна л гэж хэлдэг. Иргэний нисхийн тухай хууль 1999 онд анх батлагдаад тэгээд нэлээд олон өөрчлөлтүүд гарсан. За 2024 оноос миний бие ахалж агаад энэ хуулийг бол хамгийн сүүл бол дахиад бол шинжил батллаа. Миний хувьд бол иргэний нисхийн хуулиа оруулж ирээч гэж одоо хараад байдгаас хидээд байдаг байсан. Ороод ирсэн тэгээд ажлын хэсэг хэдүүлээ барьж авч байгаа эдгээр тас нь үзэж байгаа тэгэл засах зүйлүүдээ нэлээд оруулсан. Ерөнхийн нислэгийн асуудлууд, бизнесийн нислэгтэй холбоотой асуудлууд, жижиг онгоц нисэх юм боломж уцааг хангах асуудлууд, ард иргэд өөрөө өөрсдөө онгоцтой байх, аж ахуйн нэгжүүд онгоцтой байх, тэрийн нислийн сургалт судалгаа, тэгээ хяналт гэдэг бүх зүйлүүд нь бол ингээд улмал өргөжих юм боломж уцааг хангасан ийм. Тэгээд бодлогын хувьд одоо бүтцийн хувьд зөв одоо гаргаж өгсөн өөрөлдвөл одоо хяналтын бодлогоос нь бол салгасан, аж ахуйгаас нь салгасан ийм л хууль болж батлагдсан байна. Чингис хааны онгоцны буудлыг барих одоо анхны гэрээ бол 2008 онд бол хийгдсэн. За миний хувьд бол гэрээнд гараа үсэг зурхаас нь ахуулаад зөвлөх компани байгуулахаас нь сонгон шалгаруулахаас нь эхлээд одоо хариуцаад явж исэн. Сүүлд одоо төслийн баг байгуулаад төслийн багийн удирдагчаар нь бол ажиллаад ингэж явсан. За тэгээд 2019 онд анхны одоо барилгууд баригдаад 2021 оноос анхны нислэгүүд хийгдээд ингээд ийм сайхан буудалтай барилгатай боллоо шүү дээ. Чингис хаан нисэх онгоцны буудал гэдэг маань бол олон нийтэд одоо танигдсан. Зөвхөн дотооддоо биш, дэлхийн нийтэд танигдсан ийм том хаб болох ёстой. Тэгээ энийгээ дагаад асар олон компаниуд, асар олон технологиуд, асар олон одоо нислэгүүд, олон төрлийн одоо үйлчилгээнүүд бий болно гэсэн ийм том алхам руу бид нар орлоо л гэж тодорхойлж байгаа юм да. Тэгээд иргэний нисэх үүсэж өгдсөний 100 жилийн ойн баярын мэндийг одоо нийт одоо дэд үтсийнхэндээ, дэд үтсийн яамныхандаа, за тэгээд одоо тэр тусмаа тээврийн салбар, иргэний нисхийн салбарынхандаа бүгдэнд нь 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.